Зохиолыг хүчит зургийг авч киног найруулж хөгжмийг зохиосон. Анхны дугаар юм. Ихний дугаар юм. Надаар дуг тагч байгаа биш үү? За яах вэ? За Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны миний тайз цуврал подкаст контентын дугаарт одоо шилдэг өнгө продакшны захирал, хошин урлагийн өнгө динэд хамтлагийн үүсгэн байгуулагч, хошин урлаг шоу болон кино найруулагч, кино зохиолч, жүжигчин, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Цовгийн Хөсөлбаатар ах маань оролцож байна. Танд нөгөө даяар дурлцаа гэдэг дархаа ураг гэдэг юм болоо. За сайхан зусж байна уу? Сайхан зусж байна уу та? За уран бүтээлийн ургац хураалт ариун уу? Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ? Уран бүтээлийн ургац хураалт ариун. Өнгөрсөн жил одоо эрсдэлтэй төрөх тасаг гэдэг кинонд анх удаага бас 30 гаруй сценд тоглосон. Тайзны уран бүтээлтэй холбогдоод ингээд явхад бол Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонтой холбогдсон тэр цаг мөч бол одоо бас л алтан цаг мөч л доо. 95 онд хамгийн анхны тайзны өнгөтөний шоуг 3 дугаар сард одоо олон улсын театрын өдрөөр анхныхаа өнгөтөний нэг мэгсэд байгаа байхгүй. Тэр зүгээр нөгөө тайз дэлгэц хосолсон гэдэг утгаар хийж ийсэн. Өвгөн тарих зарж баяжсан гэлээ. Тэгээд урдны явдлаа санаж одоо мөнгө хундганд өвгөн тарих шөгнөж хай амсдаг гэсэн. Өнгөтөний та өвгөнд энэ ороо мэдлэг дэмжүүлж байна. Өнгөтөний Үйлдвэрчний соёлын төв ордны маань захирал нь одоо миний одоо залуу уран бүтээлчдийг маш сайн дэмждэг, шударгаараа одоо босод хүмүүстэй үлгэрлэл болсон одоо Лувсандаш дарга байсан. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон бол маш таатай нөхцөл байдлаар бидний хүлээж авч залуу уран бүтээлчдийг дэмжиж түрээс болоод одоо жүжигчдийг энд байрлах, суух тал дээр хүртэл ивэж дэмждэг ийм байгууллага. Тэгээ эндээс бол маш олон сайхан уран бүтээлүүд төрж гарсан л да. За одоо ингээл жүжигээс хэлэх юм бол дурлалын сум гэж мюзикл жүжигийг яг энэ тайзан дээр ингээд одоо иргэдэг круг тайз ашиглаад ингээд 3 үзэгдэл солигддог. 3 үзэгдэл ихэд тайзыг ингээд 3 тайзаа 3 хуугаад ингээд тавьчихсан. Одоо дурлалын сум гэж жүжиг хийж байлаа. Бас энэ үйлдвэрчний ордны тайзан дээр Карленикийн худалч ихнэр гэж жүжигийг бид мюзикл болгож. Тэгэл энд тоо томшгүй маш олон тайзны одоо цоврал шоу тоглолтуудыг хийсэн дээ. Одоо манай Баяр Магна Эрдэнэ Зан, Мөнх сайхан гурав маань байлаа. Манай Асиж манад байлаа. Манайх ч одоо оргил дээр явж идэв шүү дээ. Манай соёлын төв ордон маань бусад одоо урлаг соёлын бусад соёлын төв орднуудтай харьцуулахад одоо ямар онцлогтой байна? Ер нь бол маш сайн акустиктай. Тэгээд тайз нь нөгөө иргэдэг кругтай, гэрэлтүүлэг сайтай, дуу шүмний аппаратур сайтай. Тэгээд алсаасаа нөгөө юу яжсэн маш олон одоо концерт уран бүтээлүүд энэ тоглог. Энд ч одоо бүр цирк страдын зориултад тайз штэ. Энд дэр чи циркийн номерууд хийж болдог. Лонжнаас нь одоо ажилтнууд нь би тайлбарлаад яах вэ тийм ээ. Тим зориултаар ашиглаж болдог энэ хүнд даацын лонжтой. Тэгээ ийм болохоор бол одоо энэ үйлдвэрчний ордонд тоглолт хийхэд маш таатай байдаг. Ажилтнууд нь ч гэсэн одоо бүгд ажиллаа мэддэг болохоор зэрэг уран бүтээлчтэй маш өндөр түвшинд хайцдаг. Уран бүтээлчдэд тийм ямар нэг хүн суртал гаргадаг, гомдоодаг, өрөө таслагааг нь одоо ингээл байнгын цэвэрхэн байлгана, агаартай байлгана. За тэгэл гэрэл доо шүүмэн дээр болохоор түргэн хугацаанд одоо энэ чинь нөгөө яг мэрэгжлийн нэг байгууллагт хариалагддаг театр биш болохоор маш олон уран бүтээлүүд сэлгэж яадаг. Өдөр нь энд нэг дуучны концерт болж хаад ороо нөгөө тоглолт ээлж тоглолт нь явж яадаг. Энэ хооронд тэр тайз майд солин молин гэдэг чинь бол үлгэрийн гайхамшигтай шүү дээ. Хурдан үнэхээр гайхамшигтай. Одоо тэгэл намайг ажиллаж явах үе чинь манай Базарвайн ах маань байлаа. Одоо ах жоохтой надаас нэг хоёр ах Базарвайн маань байлаа. Манай Мэргэ ах байлаа. Тайзан дээр. Одоо ч өөр одоо зарим нэрийг хэлэхэд мартаад байна. Тэгэл одоо
олон мондогчод зөндөө үе одоо хэлнэ гэвэл бүгдийг нэрлж барахгүй шүү дээ. Бас таны уран бүтээлүүдийг ингээд ер нь одоо ажиглахад те одоо хүнийхээ үзэгчийн үүднээс ажиглахад ядуугийн зовлон кино 1 тэрний зохиолыг та бичсэн. Гэхдээ ер нь зүгээр нөгөө юу гэдэг вэ? Нэг сонирхолтой бүтээл хиймээр байдаг. Яаж гоё сонирхолтой бүтээл хийх вэ? Тэгээ ингээд хүрлээ найцтайгаа тэр үед хүрлээ маань жүжигчин байсан. Тэгээ хүрлээ найцтайгаа ингээд ярьж хүрлээ надад тэр сэндрийн дүрийн үрийг надад ярьсан байхгүй. Нэг юм танил юм байна л. Тэг чинь бодит түнээс авсан байхгүй. Нэг юм хүн байсан. Манай аймагт гэл ингээд яриад. Тэгээд би тэндээс гэд. Тэгээ ерөөсөө кино зохиолын анхны үр суулгалт бол хүрлээ хийж өгсөн. байдаг юм бол би явах тоо. Хизаавал. Тэгээ ер нь дөрөв хэллээ таны бүтээлүүд ингээ харахад нэг бас нэг юм хүмүүсийн харилцаа, хүмүүсийн дотоод мөн чанар руу хүмүүс сургаал хэлэх гэсэн маягтай ч юм уу. Өнгө тэнэт хамтлагийн одоо манай ордон дээр ингээд тоглож байгаа хамгийн томоохон тоглолтууд тэгээд тэр талаас. Жүжигний уран бүтээл гэдэг чинь энд юм байна шүү дээ. Үлдвэрчний ордны тайзан дээр л ерөөсөө миний бүх жүжиг уран бүтээлүүд эндээс гарсан. Хүүхдэд зориулсан. Багууд болох мюзикл жүжиг. Баг тайзан дээр. Үннээ хэлээч бас баг тайзан дээр. Дорлолтын сум том тайзан дээр. Миний л лав хийсэн жүжигний бүтээлүүдийн дэлгэх нь эндээс гарсан байна. Тэгээд тоглолтууд бол тайм алдсан шүү дээ. За үлдвэрчний ордон дээр чинь Тэмээний боодог, Муушигны хаан гэж 2 тоглолт плэд нь болтгосон. Одоо ер нь өнгөтний тухайн үед нэг оргил дээр явж исэн өдөрт 2 хусаа хаяхад бол дүүржлээдэг. Тийм л байсан тийм. Гэхдээ яг хөө нөгөө тайзан дээр ингээл янз бүрийн алдаанууд гарна шүү дээ. Онон битээр батарсан байдیں۔ Нөгөө дэлгэж тавьж агаад нөхөө өнгөтний нэдий. Тэгээ ингэдэ нөгөө тайзан дэлгэсээс ордог гардаг юм байдаг шүү дээ. Тэгээ нөгөө нэг юм өвгөнтэй хөндөд нөгөө дамын арих зардаг нэг авгагийн дүр зөвхөн тоглохгүй юу. Тэгээ өнөөх чинь дэлгэсэн дээр ингэж гарч ирсэн дэлгэсээс буугаад ирээд тэгээд тайзан дээр шүглдэг байхгүй юу. Амдаа хорвоо хийж шүглдэг баг. Тэгээ тэрийг зарим өдөр би зарим өдөр хонон хоёулаа ээлжлэл шүглдэж өгөөл тэгээд гэж болцдог байхгүй. Тэгсэн чи тэр өдөр ихтэй шатлахгүй хөдөлчихгүй юу. Хоёулаа тайзны хар зогсож байсан. Ирээсэн. Нөгөөч амдаа хорвоо ингэ би шүглдээл тэгэл яг миний амьсгаад дуусахаар онон залгаж аваа шүглдээл. Тэгээд оног дуусахаар би залгаж аваа шүглдээл. Амьсгаа өгдөг. Нөгөө жүжигчдийн сүйт болж байгаа шүү дээ. Нөгөө бөө шок болж байгаа шүү дээ. Нөгөө амнаас ураг авч болдгоо. Нэг л ингэсэл хүн ингээл хэдэг. Тэгээд тэгжсэн аа. Нөгөө монж гарч очдөг. Тэгээд чинь дутгалт эсвэл. Тэгээ өлж чи уурлаад чи найрлагч нь үстэй. Гэхдээ чи яаж байгаа юм бэ? Чи ингэж болохгүй юм. Зүгээр энийг хориглох ёстой юм үстэй чи яаж байгаа юм гээд залуунаас тийм шалгах уу? Хошуурлын тоглолт ингээд тоглохоор нөгөө тал талаас продакшн болж нэгдээгүй. Эхний тоглолтоо чи ингээд театраас ирж тоглодог байсан уу яахгүй. Тэгээ яг тэр үе чинь хүүхдийн театраас одоо Баталцын ах маань муу талигаас Мега маань ирнэ. За тэндээс драмын театраас одоо Өлзийнхүү, Оюун дайр, Дэмэд Баатар. За хошуурлын театраас манай Өлзий тэргээл одоо ингээд тал талаас цуглана шүү дээ. Тэгээ цуглаад ингээд нөгөө юм хийдэг болохоор нөгөө театр дээр нь жишээ нь Оромео Жулиета гэдэг жүжиг тоглож байгаа гол нөгөө энд их тоглолт яг 19 цаг гэлэглэнгүү 19 цагаа барьж шүү. За барь яагаад цагтаа оруулахгүй байгаа юм бай аминтаа л нөгөө жүжигчтэй оруулаад нөгөө жүжигчтэйдээ ирэх хугацаа өгж байгаа царай байхгүй. Нэг тоглолтын дээр байдгүй. Нөгөө мө хөрлөө мэн ганцаараа яг энэ тайзан дээр шүү. Нөгөө мө хөрлөө мэн тайзан дээр гараад ирсэн. За гэл нөгөө өөрт тохиолдсон юм яриад ингээд өөрийнхөө нөгөө хошоо өөрт байх хой уран бүтээлж ихэл бүх халаасаа ухаж байгаа л маа миний авьяас юм гэл
Тэгээ өрөөх чи баг 30 минут барьсан. Тэгсэн чинь театр дээр яасан гэсэн чинь тог тасраад. Нөгөө 6 цагт эхлэх тоглолт нь 7-д эхлэхгүй юу? Энд тоглолт 7-д эхлэх ёстой. Бид нар барьж байгаа 7:20 дөлөө 30 дөлөө эхлүүлсэн байдаг. Гэтэл жүжиг дахиад хойш цаг сунчих шин. Үрлээж баг ногоон царайтай болсон байна. Мөрлгөө миний дүр баг ихтэй ногоорсон баг. Тэгээд энд нөгөө үзэгчнээс сууц хамгийн урдлын судал суужсэн. Жүжигч байдгүй. Тэгэл нөгөө үрлээчтэй баг амиа орломоор болж хат нөөдөл пичгэрэл орж иж байгаа. Тэгэл яа нөөц нь баг нулимсэн зил гэсэн баг. Би тэнд яс авталцж хахад тайзан дээр зогсож байгаа хүн бүр амар шүү дээ. Би одоо баг ярьж байгаа сандлаас уулгах гэж байна. Тийм юмнууд бас гарна. Тэгэл яг да уран бүтээлч жүжигчин хүмүүсийн тэр нэг ингээ бие биенээ гэсэн халуун сэтгэлтэй. Тэгээд дээрээс нас үзэгчтэй хүндэлсэн тэр хүндлэл тэр үнийг тэр тайзан дээр гэж одоо хойж байгаа шин. Яа бас л бурхан минь. Тэгээд удаан хөлөөсөн дэж тэр үзэгчд маань тэр тоглолт амар гоё хүрээл үзэгчд бүр ингээл тэр өдрийн тоглолт нэр гэж бүр нулимсаа харчаад энэ чинь сонсон баг шалдаг өнгөрчсэн баг. Тийм сайхан тоглолт болж ирсэн тий. Манай урилгыг хүлээж авч манай тайзан дээр миний тайз подкаст гэдэг цоврал контентэд оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн зүсэд ажлын өндөр амжилт хүсье. Мөн одоо олон жилийн түүхтэй үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны хамт олондоо ч гэсэн би хайртай шүү. Та бүхэнтэйгээ хамтарч маш олон уран бүтээлийн ард гарсан учраас одоо энд ирэхэд энд бас нэг хэсэг амьдарч өрөө дүрслээд бас уран бүтээлээ хийж исэн учраас төрсөн гэр шиг минь санагддаг. Ороод ирэхэд дандаа дулаахан сайхан байдаг. Ингээд та бүхэндээ ч гэсэн эрүүл элэг бүтэн аз жаргалаар дүүрэн байж амжилт бүтээлээр ариун байхын өлзий төрүүлгийг өргөё.